За сайн байцгаана уу. За очроо сургалтын төвийн зүгээс өнөөдөр энэ хөгжмийн орлогын албан татврын тайлангийн талаар бид очихоо. Заавар зөвлөгөө оруулж байна. За юу гэхээр нөгөө хуваарь бизнес эрхлээд нөгөө ив баримтшилж өгж байгаа хүмүүс байна. За хуваарь татврын тайлан илгээж байгаа хүмүүс маань яасан бэ гэхээр түрүү жилийн тайлангаа илгээгээгүй байх юм бол одоо нөгөө нэрсэлттэй татвар төлөгч гэдэг англи шилжихэд бэлэн болчиход байна. За тэгэхээр түрүү жилийн тайлан буюу 2023 оны тайлангаа яаж илгээх вэ гэдэг. Тэгэхээр тайлан маань өөрөө болохоор 2 сарын 1 бүтэн жилийн тайланд 2 сарын 15-ны дотор илгээдэг. Тэгэхээр хоцорсон тайлан буюу түрүү оны тайлангаа илгээхийн тулд энэ оны 12 сарын 31-ээс өмнө яах вэ гэхээр тайлангаа илгээгээд явуулах боломжтой. За тэгэхээр яаж илгээж явуулах вэ гэхээр хэдүүлээ нөгөө e-tax систем рүү ороод өсөлтөө их өсөлтөө. За тайлангаа ингээ хоцроос улмаас инглээ тэглээ гэдэг. За ингээгүй тохиолдолд нөгөө сая 500 мянган төгрөгийн торгуультай байгаа. За тэгвэл хэдүүлээ одоо тайлан руугаа шилжиж ороод мөн тайлан руугаа ингээд яваад орчихноо. За ингээд нөгөө эн чинь нөгөө регистр хийгээд нууц дугаар хийгээд орсон ТТ06 тайлан маань шүү дээ тийм үү. За тэгэнгүүт энэ тайлан руугаа ороод хүсэлт гэж зэс байгаа. Хүсэлт. За хүсэлт зэс рүүгээ ороод хүсэлт гаргах гэдэг. Хүсэлт гаргах. За тэгээд энэ дотроос ямар хүсэлт байх вэ гэхээр мэдээж татврын тайлантай холбоотой гэдэг хүсэлт рүү орно. За тэгснийгээ дараа хоцроос нь тайлан тушаах хүсэлт гэдэг. За ийшээ ордоо шүү. За хоцроос нь тайлан тушаах хүсэлт гэдэг рүү орноо. За тэгээд хоцроос нь тайлан тушаах хүсэлт рүүгээ ороод за хоцроохон тайлан хүсэлт рүүгээ ороод за тэгээд өөрийнх нь нэр байна. Тайлангаа сонгоно энэ дээр. За 23 оны тайлан учраас 23 оноос сонголоо. Өмнөх оны тайлангаа сонгоно. За тэгээ энэчнээс яах вэ? Хөвгөний орлогын албан. За би бас нөгөө нэг илгээсэн учраас гарч ирээгүй байна. Хөвгөний орлогын албан татрын 23 оны тайлангаа сонгоод мөн үү. За тэгээ тайлан зогсоо жилийн эцээ сонгоод энэ дээр шалтгаан авчих. За ямар шалтгаанаар яах вэ гэхээр энэ тайлангаа илгээгээгүй юм бэ? Мөн үү. За тэгээ сургуультанд таамагсан нийтийг дайцлагаанд явсан. За өвчтөе байсан ч юм уу. За хэрвээ өвчтөе байсан бол яах вэ гэхээр акт мафт файлаар гавсгах хэрэгтэй шүү. Одоо чинь файл гавсгах мэдээлэл гэж байна да. Энэ дээр тайлбар хийгээд ингээд. За тэгээ ингээд илгээх дарахаар яах вэ гэхээр тайлангийн маань 23 оны тайлангийн хүсэлт маань яах вэ? Цаашаа татрын газар руу очино. За тэгээ ажлын 1-2 хоногтой таны хүсэлтийг хүлээж авлаа гэж яах вэ? Тайлан хэлэх болоод ирэх юм бол YouTube дээр байгаа өдрийн ерөнхий газраас гаргасан бичлэгүүдийг үзэж болж за очроос болоод гаргасан YouTube дээр байгаа бичлэгүүдийг үзэж тайлангаа хэлэх боломжтой. За тэгээ анхаарал тавьсан явдал баярлаа.